Аавын хайр амьдралын түшгээ мэдэрхүй. Бидний амьдралд аав гэдэг хүн бол нөмөр нөөлөг, хамгаалалт, амьдрах хүчний бэлэгдэл байдаг. Гэвч бодит амьдрал дээр олон хүн ааваас хайр биш, айдас хүйдэс, гомдол шарх авч үлдсэн байдаг. Аав нар хэтрүүлэн хэргэлдэг байсан, гэр бүлдээ ширүүн ханддаг байсан, аль эсвэл хариуцлагагүй байснаас болж хүүхэд наснд авсан тэрхүү сэтгэлийн шарх нь насанд хүрсэн хойно илэрсээр байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүнд итгэж чадахгүй болох, эр хүнээ сайх, эсвэл аав шиг асуудалтай хүмүүсийг өөртөө татаж амьдралаа тайван бос болгодог бол эрэгтэйчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, амьдралын хатгүй болох, эсвэл аавынхаа тэрхүү буруу үлгэр дуурайллыг өөрийн мэдэлгүй давтдаг байна. Энэ бясалгал бол зөвхөн тайвшир дасгал биш юм. Бид өөрийн дотоод ухамсартаа нэвтэрч өнгөрсөн үеийн тэрхүү бараан дурсамжийг өөрчлөх болно. Хүний тарих бодит байдал төсөөл хоёрыг ялгадаггүй. Тиймээс бид сэтгэл дотроо аавтайгаа өнгөрөөсөн цаг хугацааг хамгийн жаргалтай, хайр дүрэн байхаар дахин бүтээж тэрхүү шин дурсамжаар хуучин шархаа нөхөж өнгөрснөө өөрчлөх болно. Ингэснээр таны дотор байгаа айдас хайлан урсаж ирээдүйд зөв хүнээ таних, өөртөө итгэлтэй амьдрах хүч бий болох юм. Та бясалгалаар дамжуулж ааваас авч чадаагүй тэр хайр, хамгаалалт, сургамжийг дотоод сэтгэлдээ нөхөмтөөснээр таны зүрхэнд байгаа хоосон орон зай дүүрч та илүү хүчрхэг нэгэн болж хорих болно. Та аавынхаа үргэлжлэл боловч түүний алдааг давтах албагүй. Харин түүний өгсөн амьдрал гэдэг биелгийг хамгийн сайнаар авч явах хэрэгтэй гэдгээ мэдэрх нь энэ бясалгалын гол утга учир юм аа. Ингээд бясалгалаа эхлүүлье. Өөртөө хамгийн тухтай байрлалаа олоод нүдээ зөөлөн энэн анхаарлаа төвлөрүүлье. Бие бүрэн суллаж бүхий л анхаарлаа зөвхөн амьсгал дээрээ төвлөрүүлье. Хамраараа гүнзгий амьсгал авъя. Эргээд удаан гिचэн гаргая. Дахин уртаа гिचэн амьсгал авъя. Амьсгалаа эргэн гаргахдаа мөрөө суллая. Бит нь улам хүндэрсээр сууж байгаа сандал, хэвтэж байгаа хэвтэртэй улам бүр шингэж байгаагаар мэдрээ. Дахин гүнзгий амьсгал авъя. Гарахдаа биеийнхээ бүх шүүн байдлыг гадагшлуулж байна гэж төсөөлье. Одоо амьсгалаа мэдрээ. Хүйтэн амраарч норж уушгийгтэн дүүргээд цаад гарахтаа халуун урсгал болж байгааг зүгээр ажиглая. Анхаарлаа хүлээнхээ хороноос эхлээд толгоон орой хүртэл алгуурхан гүйлгэж булчин бүрээ суллая. Норооцих хоёр мөр сул. Эрүү нүүрний булчингууд бүрэн амарч байна. Энэ бие одоо тайван төлөвч шилжиж байна. Анхаарлаа дотоод хэмнэл рүүгээ хандуулъя.
Зүрхнийхээ цохилтыг мэдрээ. Цохилтыг мэдрэх тусам та улам дотоод чанд ухамсарын гүн рүү зорчиж байна. Эргэн тойрны чимээ бүдгэрэн алсарсаар зөвхөн миний хоолой болон таны амьсгал үлдлээ. Одоо цаг хугацааг алгуурхан хурааж бага насны дурсамж руугаа буцан очие. Багада амьдарч байсан гэр, тоглож байсан тоглоом, гэрийн тэнүүнээр өрөө нэгэн гэрэл тавилгуудыг нэг эргэн саная. Та тэнд хэдэн настай байна? Юу мсөн байна? Гэрт нь хэн байна? Аавд нь хаан сууж байна? Юу хийж байна? Аавынхаа царай дүрх, дуу хоолой, алхаа гიშгэ, өмсөн хувцсыг, хийж буй үйлдэлийг эргэн дүрслэн харъя. Одоо аавтайгаа хамт байсан хамгийн жаргалтай мөчүүдтэй эргэн очие. Та аавтайгаа хөтөлцөөд салхинд алхаж байна уу? Аавт нь том дулаахан гараараа таны жижигхэн гарыг бүхэлд нь яг л таныг хаашаач тавьж алдруулахгүй шүү гэсэн шиг чангааг натгаж аавдаа ийн хөтлгүүлээд алхаж байхдаа ямар ч зүйлээс айх хэрэггүй гэдгээ мэдэрсэн шигэ дөгөө гих чинь таалхаж байна уу? Тийм бол яг одоо аавдаа хөтлүүлээд алхах тэр үеийн нөмөр нөөлгийг энэ биеэрээ мэдрээ. Эсвэл аавд нь жаахан таныг тэврээ дээш өргөж байна уу? Тэр үед нь та дэлхий дээрээс нь харж хамгийн хүчтэй нэгэн болсон мэт баярлаж байна уу? Аавд нь жаахан таныг толгооноосоо дээш өргөн эрхлүүлж байхдаа нүднийхээ буланд үрчлээ үүсгэн байж инээмсэглэх дүр төрхийг тотхон хараарай. Аль эсвэл аавд нь ямар нэгэн зүйл зааж өгч байна уу? Таны хичээлийг давтуулж байна уу? Хамтдаа зураг зурж, эсвэл эвдэрсэн тоглоомыг чинь хамт засаж байна уу? Аав нь тэр бүрдээ жаахан таны хийсэн өчүүхэн зүйлд миний хүүхэд ямар мундаг юм бэ гэж урам өгч толгойд нийлж байна уу? Тийм бол аавынхаа хоолой мөнгө жаахан таны амжилтаар бахархаж байсан тэр л баяртай төрхийг нь тогтож эргэн нэг харъя. Магадгүй аав ширээ тойрон суусан гэрээхэнд чансан махнаас огтолж өгч байна уу? Эсвэл зурагт үзэж байхад унтсан жаахан таныг тэрсээр өрөөнд нь оруулж, оронд нь хэвтүүлж хүнжлөөр очин өгч байна уу? Тийм бол жаахан таныг инхрийлэн зөөлөн харцаар харж байсан аавынхаа тэрхэн мөчийг эргэн нэг саная. Харин аавыгаа огт мэдгүй. Эсвэл аавтайгаа хамт өсөөгүй. Бяцхан таны дотор ямар мэдрэмж яг одоо төрж байна вэ? Хүүхэд байхдаа бусдын аавыг хараад эсвэл гудамжинд аавдаа хөтлүүлэн алхаж яваа үеийнхнийгээ хараад миний аав ямар хүн байсан бол доо гэх
төсөөлөл давтаж байсан бол яг тэр үедээ очиж дахин нэг тэр төсөөллийг эргэн бодъё. Таны дотор аавыгаа гих тэр үеийн санагалзал, хайрлагдахыг хүссэн тэр хөвчин хүсэл жаахан байгаа шигтэн. Доторт нь боддоор оршин байгаа хаа. Магадгүй та аавыгаа хэзээ нэг өдөр гэрийнхээ хаалгаар орж ирээд эсвэл гадаа тоглоомын талбай дээр тоглож байхад нь жаахан таныг дуудаж ирүүлээд чангаа гих чинь тэрх байх гэж. Эсвэл сургуулиас чинь ирж авах байх гэж хүлээж байсан. Тэр үеийг өөрийгөө эргэн санаарай. Тэр төсөөлөлдөө аавынхаа төрхийг ямар байгаасаа гэж хүсэж байснаа тутхан хараарай. Таны төсөөлөлд магадгүй аавд нь жаахан тань руу хараад юу ч хэлэлгүй зөөлөн нэмсэглэж толгоогт нэг сайхан хэлэх байсан болов. Эсвэл нэрээрт нь дуудаад духан дээр нь үнсэж миний өвчин ямар том болов вэ гэж хэлэх байсан байх. Тэгээд аавыгаа санснуу гэх байсан байх. Тэрэл дулаахан төрх хүчрхийг атлаа зөв нөмөр нөөлгийг нь яг л одоо энэ сэтгэлдээ мэдрээ. Аавтай хүүхдүүдийг хараад дотроо битүүхэн тааргаж аав минь байсан бол намайг өмөрөх байсан да. Аав минь байсан бол надад заагаад өгөх байсан да гэж өөртөө хэлж байсан тэр бүхэл үеүдд нь таныг дотроос хат суухад хүргэсэн юм. Тэрхүү хоосон орон зай таныг заримдаа өнжрүүлж, заримдаа ганцаардуулж байсан ч та өөртөө аав болж өөрийгөө хамгаалж сурсан юм. Одоо тэрхүү аавгүй гэх сэтгэлийн шархаа хааж, оронд нь өөрийнхөө хүсэж байсан тэрэл найдвартай нөмөр нөөлөгтэй аавын дүрийг сэтгэлдээ босгож ирээ. Тэр хүн танд биеэрээ хайр өгч чадаагүйч таны цуснд түүний хүч чадал удам угсаан байсаар байгаа. Таны хороод мэндэлсэн чинь түүний танд өгсөн хамгийн том бэлэг юм. Энэ бяцлагаар ааваас авч чадаагүй тэр хүн нөмөр нөөлөг хайр халамжийг сэтгэл дотроо өөртөө өгч тэр хүү дутуугаа гүйцэх болно. Та аав үүссэн ч гэлээ түүний орхиод явсан орон зайг та өөрөө илүү хүчрэхэг, илүү хаалга сэтгэлээр энэ хүү бяцлагын үр дүнд дөрөж чадах болно. Энэ хүртэл эргэн дурсан, гэгэн дурсамж төсөөллийн хажуугаар сэтгэл тань зангилаа болон үлдсэн тэр таагүй мөчүүд ч бас зэрвэсхэн үзэгдсэн байж магадгүй. Одоо тэдгээр таагүй мөч, таагүй дурсамж руу зорчих цаг нь иржээ. Аавт нь арх уусан байдалтай. Эсвэл гэрийн дэний хин нэгэнд ээжэдтэй нь эсвэл танд ширүүн зан гаргаж гар хүрч байсан тэр хүнд өдрүүд магадгүй таныг орхиод явсан тэрхүү ганцаардмал мөчүүдийг оюун бодолд орж ирвэл битгий үргээгээрэй. Тэр үед бяцхан хүүхэд байсан таны мэдэрсэн айдас түгшүүр хаа нэгтээ даалд орж нутгийг үссэн тэр хүү гомдлыг байгаагаар нь нэг харъя. Энэ зовлонтой мөчүүдийг одоо том хүний ухаанаар маш тайван байдалтай ажиглаад нэг үзье. Магад аавт амьдралын ачиг даах сэтгэлийн тэнхээгүй байснаас болоод догшин ширүүн байсан юм болов. Эсвэл өөрөө хайр үзээг үссэн болохоор хайрлаж мэдгүй тийм л нэгэн байж юу?
тэрхүү айдас гомдол таны бие хаан зангирч байгааг аажуухан анзааръя. Хоолой дээрт нь тэгэлж байна уу? Эсвэл цээжин доторт нь хүн дөргиж байна уу? Одоо тэрхүү хүнд зангилааг алгуурхан тавьж явуулъя. Таны дотор байгаа тэр бяцхан хүүхэд одоо л нэг тайван амьсгаа авч аюулгүй байгаагаа мэдрэг. Яг энэ учид бид сэтгэлийнхээ гүнд хадгалсан тэрхүү бараан дурсамжийг арчиж оронд нь таны хүсэж байсан тэр гигийн хайр дүрэн түүхийг шинээр бичиж эхлэх болно. Сэтгэл дотроо өнгөрсөн цаг хугацааг дахин нэг харж тэр үеийн аавыг биш харин түүний дотор байх ёстой байсан тэр л жинхэнэ аавыг одоо босгож ирээ. Аавтай байсан ч тэр нь гомдол болон үлдсэн бол эсвэл аавг өсөж тэр орон зайн хоосон үлдсэн бол одоо таны өмнө хүсэж байсан тэр л туршигтэй, ухаалаг, нүмер нөөлөгтэй аав Монгол эр хүн зогсож байна гэж төсөөлөөрэй. Одоо сэтгэл дотроо өөрийнхөө хамгийн сайн мэдэх, хамгийн аюулгүй гэж боддог тэр л орчиндөө очив. Таныг гэр татвараа толоод гүйж байхад аавт нь өнөөхөл янзаараа сонингон уншаад эсвэл зургт үзээ зууж байна гэж төсөөлөөрэй. Аавт нь сонингоо түр хойшоо тавиад нүдний шилээ алгуурхан авч таны зүг нүүр дүрэн нэмсгэсээр гараа тэлгэлээ. Тэгээд алив аав дээр хэмээн намуухан дуудаж аавт нь жаахан таныг том хүчрэх гараар сугдан өргөж өөр дээрээ суулгалаа. Аав нь таныг хараад баярлаж байгаа нь харцнаас нь элтэд мэдрэгдэнэ. Тэр харцанд нь юутайч зөрлөшгүй хайр, нүмер нөөлөг багтжээ. Таныг өөр дээрээ суулгаад хасрыг нэг сайхан үнэрлэхэд аав хүний тэрэл танил үнэр бүхий л биеэрт нь харахах шиг. Сахланд нь таны хацар жирвэг нэгтэр мөчөд таны бүхий л биеэр аавынт нь хайр жирвэлцэн тархах шиг. Яг энэ мөчөд таны доторх гомдол таагүй турсамж айдас хүүдээс сарнин алга болж байх шиг. Тэр ашинд аавт нь таныг ханхар цээжинтэй чанга ихчнааж бүх биеэрт нөмөрлөн тэврэхэд олон жил сэтгэлийн мухар тэгэлж явсан. Өнөөх хүнд зангилаа аяндаа суларч дотор тань уужраад ирхийг мэдэрдээ. Та одоо л олон жилийн турш хүлээж байсан юунаас ч айх хэрэггүй, юунд ч санаа зовх шаардлагагүй. Яг л өндөр уулын урд ирсэн мэт Ерүсийн амгалан тайван аавынхаа нүмерт оржээ. Яг энэ мөчөд та аавынхаа дулаан тэврэлтэнд өөрийгөө бүрэн даатгаж хэсэгхэн хугацаанд сатаарай. Аавынхаа ханхар цээжнээс мэдрэгдэх зүрхнийх нь хүчтэй бөгөөд тогтун цохилтыг чагнаарай.
Цохилт бүрэн танд чи минь аюулгүй байна. Аав нь дэрэгт чинь байна гэж хэлэх шиг. Таны амьсгал аавын тань амьсгалын хэмнэлтэй нэгдэж таны дотор байсан бүх түгшүүр яаруу санд руу бодлоод аажмаар намдаж байна. Аав хүний тэрхүү нөмөр нөөлөг яг л бат бөх хэрэм мэд таныг гадаад ертөнцийн бүх хүйтэн жавар хатуу ширүүн бүхнээс тусгаарлан хамгаалж байгааг мэдрээрэй. Та одоо хэн нэгэнд итгэж хэн нэгнээс хамааралтай байж болох тэрэл нандин ирэхээ эдэлж байна. Аавд нь таныг өвөр дээрээсээ буулгаад хоёр мөрөн дээр нь гараа тавиад нүдрүүд нь маш тогтуунаар ихцлэн харж байна. Та аавынхаа мөрөн дээрт нь тавьсан гараас халуун дулааны мэдэрч өөрт итгэх итгэлийг бас авч байна. Аавд нь танд хандаж миний өр би чамайг ямар их хүлээснийг ямар их сансныг чи мэддэг ч болоос. Аав нь чиний хажууд байж чадаагүй тэр бүх цаг хугацааны хамнаас үр чамдаа авчруулж байсан таагүй дурсамж бүрийнхээ өмнө одоо намжилж байна. Чиний минь дотор байгаа тэр айдас, тэр гомдол, тэр хоосрол, гансрал бүхэн надад л хамаатай. Гэвч аав нь ингээд үр чам дээр ирлээ. Тиймээс үр минь чи дахиж ганцаараа биш. Дахиж айх хэрэггүй гэж сэтгэлийн хэнгүнээс шивнэж байна. Та аавын тэрэл тогтун харц руу ихцлэн харж байгаад олон жил дотроо зангидаж магадгүй өөрөөсөө ч нууж явсан тэр бүх гашуун гомдол цөхрөлөө уудлан гаргаарай. Таныг хинч шүүхгүй. Аавд нь яг одоо таныг зөвхөн сонсохоор таныг ойлгохоор энд ирсэн байгаа. Тиймээс хүүхэд байхад таны зүрхийг зүсэж байсан тэр асуултуудаа одоо ааваас нэг нэгээр нь асууя. Аава, та яагаад тэр үед намайг хамгаалаагүй юм бэ? Архиуж агсан тавьж байхад чинь би хаана уухтаа мэдэхгүй. Зүрх минь намаар гарах гэж байгаа мэт. Айд үсний та мэддэг байсан уу? Гэртээ ирэх чинь баяр биш. Айдас байсан тэр өдрүүдэд би ямар их үнчирсэн гэж намайг хайрлаж толгойг минэлхийн оронд та яагаад надад сэтгэлийн шар үлдээсэн юм бэ гэж дотроо хашгиран хэл. Та намайг яагаад орхиод явсан юм бэ? Миний буруу байсан юм. Сургуулийн минь гаднаас бусад хүүхдийн аав ирж хүүхдүүд аваад явж байхад би таныг ямар их хүлээж өөргөө ямар их гологдсон хаягдсан мэдрэмж авч гансардаг байсан гэж та санана. Таны нөмөр дутахад би энэ амьдралын хатуу бүхэнтэй яаж ганцаараа тэмцэж өөртөө аа болох гэж хэрхэн зүдэрдэг байсан гэж хэмээн доторх тэрийг хоосон орон зайгаа яг одоо аавда уудлан гарга. Би таныг ямар их үзэн ядаж
бас ямар их сандаг байсан гэж аваа. Тэр үзэн ядалт миний дотор чулуу болон зангирч одоо ч намайг бусдад итгэхэд бусдыг хайрлахад минь тушаа болоод байна. Таны үлдээсэн тэр гомдол миний амьдралыг яаж зүсэж байгааг та хараач гэж хэлээд хамаг шархаа аавда дэлгэн харуул. Аав, таны надад өгөөг тэр урам, намайг тоож хараагүй тэр хүйтэн хүндий байдал чинь намайг насан туршид би юу ч чадахгүй, би хинч биш гэж өөртөө итгэхэд хүргэсэн юм шүү дээ. Таны намайг хүн болгож хат суулгахын оронд хэлж байсан тэр хатуу доромж үгс чинь одоо ч миний чихэн цурайтаж шин зүйл эхлэх бүрд миний хөлийг тушиж байна. Би бусдад өөрийгөө хэн гэдгийг батлах гэж танаас авч чадаагүй тэр жаахан үнлэмжийг өөр газраас ч болов олох гэж хичнээн их зүдэрч хичнээн их мацаж явааг та хараач. Би насан туршдаа өөрөөсөө бус. Харин таны дотор байсан намайг голсон тэрл дүр төрхөөс зогтож ирлээ аава. Одоо би энэ дутуугийн мэдрэмжээс өөрийгөө голдог энэ түн ачаанаас салмаар байна гэж үсээ зулгаан аавда учрлан хэл. Аав, таны надад өгөөгүй тэр нөмөр нөөлгийг би бусдаас хайж насан туршдаа буруу хүмүүст итгэж өөрийгөө хэрхэн шархлуулж ирснийг та мэддэг ч болоос. Таны эзгүй орон зайг нөхөх гэж би өөртөө хань болох хүний биш харин тань шиг намайг үл тоодог, намайг шархлуулдаг хүмүүсийг өөрийн мэдээлгүй сонгож иржээ. Аавс авч чадаагүй хайраа хүмүүрээс гуйж бусдын айтлыг харж өөрийгөө гээж амьдрах ямар хэцүү байдаг гэж. Энэ бүх алдаа, энэ бүх сэтгэлийн шархны зам таны тэр эзгүй орон зай, таны тэр хариуцлагагүй байдал байсан юм шүү дээ. Би одоо бусдаас хайр гуйж таны орон зайг буруу хүмүүсээр нөхөх гэж хичээх болмоор байна. Би одоо өөрийгөө чөлөөлж энэ буруу тойргийг таслахыг хүсэж байна аав гэж аавда сэтгэлээ. Магадгүй таны хоолой зангирч нулимст нь хацар даган урсаж байгаа байх одоо. Таны ийхүү доторх бүхнээ уудлан ярих тусам аавд нь таныг хаахар цээжин байна. Нулимс дүүрнүүдээр таныг хайрлан ширтэн. Таны хэлсэн бүр гомдлын үйлбэр бүхэн аавын зүрхийг зүсэж тэр хүний өрн өмөрч цээжин цулгарах шиг аавд нь өрмөн ямар их зүдрэв, би ямар их нүүл хураавэ гэх шиг нүднээс нь ч бас харамслын нулимс алгуурхан бөмбөрч эрүүн үл хэлэг чичрэн зогсно. Тэгээд уучлаарай хүрмэн, аавынхаа уучлаарай гэж чин сэтгэлийнхэн угаас хоолон зангиран шивнэж байна. Түүний хэлсэн энэ л үг таны олон жил түгжигдсэн
гашуун гомдлыг угааж зүрхний шаргыг ааж марангааж хэллээ. Аавд таныг цээжиндээ улам чангаан ийхүү шивнэж байна. Миний өр аавн дэрэгт чинь байхдаач асхол байхдаач сэтгэл зүрх минь үргэлж чамтайгаа л уяатай байсан юм шүү. Чи минь миний амьдралын хамгийн нандин, хамгийн гигийн утга учир минь байсан. Аав нь согтуу байхдаач амьдралын хатуу хөтүүд нухлагдаж уур уцаартай баригдаж явхдаач дотоод чандаа зөвхөн үр чинийхээ төлөө шатаж чинийхээ төлөө л мэрийж ирсэн. Хэлж чадаагүй тэр хайр минь заримдаа буруу замаар хатуугээр согтуу нулимсаар гарч байсны минь уучлаарай өр минь. Аав нь өөрөө хайрлахыг хинээс ч сурааг. Амьдралын ачаанд түртэж явахдаа үр чамаагаа ямар их шархлуулж байгаагаа ухаарах сэтгэлийн тэнхээгүй байж. Гэхдээ би чамайг холоосч хайрлан харж чинийх халган бүрийг сэтгэлдээ залбирч өөрийнхөө чадхаар бүхнээ зориулж байсан юм шүү өр минь. Чинийхээ тэр жаахан гараа сүтлөختөө чинийхээ нээхийг харахтаа би энэ хорвоогийн хамгийн баян хамгийн хүчтэй хүн болсон мэдэрдэг байсансаа хөлд орж аав руу тэнцвэрээ алдан тэмүүлж ирэхэд чинь өр минь намайг л түших гэж ирлээ гэж дотроо ямар их баярлдаг байсан гэж унтаж байхад чинь хасрыг нийлээд энэ бяцхан амьтныг би л өөрөөсөө илүү хайрлаж хүний зэрэг их түргэх ёстой даа гэж өөртөө амлаж суудаг байсанс. Амьдрал хатуудаж гадаа гараад ганц хоосон гэрийн галгаар ороод ирэхэд аваа гэд гүгээд ирэх тэр лагшинт чинь бүх ядаргаа минь тайлагдаж дахиад зүтгэх хүч ордог байсанс. Чинийхээ төлөө юугаач өгөхөөс буцахгүй явахдаа хатууг хэлж хаяа нэг гомдоочгоо дараагаас ч нараа зүрх минь яаж зүсэгддэг байсныг чи минь яах мэдгэлээ. Чамдаа хамгийн гоёыг өмсгөж хамгийн амттай гүөх юмсан гэж дотроо мэрхэж чинийхээ ирээдүг хамгийн гэгээнээр төсөөлж сэтгэлдээ чинийхээ нүмерн байхсан гэж дандаа залбирдаг байсанс. Миний өр аавыгаа уучлаарай. Хайр минь дотроо багтаж ядаж байсан ч хатуу амьдралын өмнө өвдөг сөхөрч хайрлаж мэдгүй цандаа чамаагаа гондоосон бүхнийг минь уучлаарай. Аав нь үргэлж чинийхээ дэргэд чинийхээ сэтгэлд нүмер болон үлдэхийг хүсдэг байсан юм шүү. Тийм ээ, та үнэхээр аавынхаа дэрэл нандин хайртай өрн байж. Аавынд нь ярьсан тэрэл дурсамжууд таныг хүлд ороход баярлаж байсан нь унтаж байхад нацрыгт нийлж суудаг байсан нь бүгд үнэн байж. Тэр хүн өөрөө хайрлуулж сураагүй. Амьдралын хатуу хөтүүд нухлагдаж явахдаа доторх хайраа хэрхэн гаргахаа мэдэхгүй төөрч явж. Хайрлаж мэдгүй зандаа хатуу амьдралын өмнө өвдөг сөрхтөө чамаагаа гомдоож өөрөө ч мэдэлгүй шархлуулж байж гэдгийг та одоо
Сэтгэл зүрхээр ойлгон бүлээн зөвшөөрнө. Таны дотор байсан яагаад намайг хайрлаагүй юм бэ гэх гашуун асуулт. Аав намайг хайрлав гэж. Зөвхөн тэр хүнд өөрт нь хайрлах тэнхээ дутаж гэсэн уучлалаар солигдож байна. Одоо таны цээжинд нэгэн цагт хоосон байсан тэр орон зай аавын чин сэтгэлийн намжлалаар дүүрч аав намайг голоогүй байж би аавынхаа хамгийн нандин эрдэнэ байж гих бодол таны биеэр бүлээн илж болон тархлаа. Одоо та өөрийгөө голж өөрийгөө өнчрүүлж суух хэрэггүй боллоо. Таны дотор аавд нь өөрийнхөө хамгийн сайн, хамгийн нүмер нөөлөгтөө дүр төрхөөрөө эргэн ирж та түүнийхээ халуун тэврэлт донд яг л бага насны тэр жаахан хүүчигээр эхлэн саатаж сэтгэлээ бүрэн амрааж байна. Та аавыгаа байсан ч байгаагүй ч түүний тасархай, түүний үргэлжлэл. Тэр хүнээс танд ирэх ёстой байсан эрд зориг, амьдрах ухаан, нуруутай байх чанар одоо таны мөрөн дээр тавьсан энэ хоёр гараар дамжин таны зүрх рүү нэвтрэн орж байна. Таны доторх хоосон орон зай одоо энэ хүү бат бөх нүмер нөөлгөөр аажмаар дүүрч та өөрийгөө энэ хорвоо дээр хамгийн туршигтэй, хамгийн нүмер нөөлөгтэй аавтай хүн гэдгээ мэдэрч байна. Та яг одоо аавгүйсэн эсвэл аавын хайрыг бүрэн мэдэрч чадаагүй тэр түүхээ өөрөө төгсгөж байна. Таны дотор аав хамгийн хүчрэг, хамгийн мөртөө төрхөөр эргэрж та аавтай хөтлүүлэн амар амгалан мэдэн энэ хүчийг таашаан зогсож байна. Аавд баруун гараа таны зулаа дээр зөөлөн тавиад эцэг хүний уужим хаалга харцаар үр тань руугаа харж байгаад сэтгэл зүрхэнд нь мөнхөд үлдэх эрүүлийн үсээ ийхүү шивнэж байна. Өөр минь чиний зам мөр цагаан байг. Аав нь чамдаа өгч чадаагүй тэр их хайр нүмер нөөлгөө одоо энэ өрөөлөөрөө дамжуулан үлдээж байна. Миний өөртөө итгэлтэй өрх гэрийн хэм багна. Өөрийнхөө амьдралын эзэн нь байж уулын чинээ хаттай, талын чинээ уужим сэтгэлтэй аваарай. Чиний дотор аавынх нь хүч, аавынх нь цус, аавынх нь хайр үргэлж хамт байгаа шүү. Юунаас ч бүвэ, юунд ч бүзүрхшээ. Чи хайрлагдах хэрэгтэй. Чи хамгаалагдах аавтай хүн. Аав нь чамаараа үргэлж бахархах болно. Аавын тань энэ хүйрүүл таны биеэр гэрэл болон төвж зүрхний тэн гүнд нэгэн бат бөх баган болон босож байгааг мэдэрдээ. Та одоо ганцаараа биш. Таны ард аавд нь ханхар уул шиг нүмерлэн зогсож байна. Таны сэтгэлд байсан бүх гомдол, айдас, хоосон орон зай одоо энэ өрөөлөөр дүүрч та ерөөсийн амгалан тайван байдалд хүрлээ.
Хоёр хайр ийхүү нэгдэж таны доторх түүх шинээр илүү гээгэнээр бичигдэж эхэллээ. Одоо та аавынхаа тэрхүү дулаахан дүр төрхийг сэтгэлдээ хадгалан үлдээгээд гүнзгий амьсгал аваарай. Амьсгалаа гаргахдаа бүх биет нь хөнгөрч сэтгэл таниужирч байгааг анзааръя. Тав тоолоход та нүдээ нээж бодит ертөнцид эргэн ирэх болно. 1 аавынхаа эрүүл хайрыг зүрхэндээ бат зангидлаа. 2 та маш хүч мэдэрч сэтгэлд нь амарч байна. 3 та маш хөнгөн маш итгэлтэй болсон байна. 4 орчин тойрноо мэдэрч гүнзгий амьсгаавь. 5 нүдээ зөөлнө. 6 таны дотроо бүтээсэн аавтай нь одоо үргэлж таныг вээж таны нүмер нүлэг байх болно. Та өөртөө итгэлтэйгээр амьдралын хайныг цааш үргэлжлүүлдэ.